Тэгээ одоо ингээд хүүхдэд анхаарч авахгүй юу хийвдээ тэгээд юу хийжсэн болоо гэдэг юм бол байна. Одоо бид чинь тэгэл бас хоорондоо ярина шүү дээ. Одоо яах вэ? Одоо энэ хүүхдийг яах вэ гэл. Одоо чинь за одоогош нэг сар гарангийн 2 сарын өмнө ч юм уу нэг чивцээ. Тэгээ хүүхдээ хооллохгүй уцаа үзээл энэ. Тэгэл ингээд бидрийг орохоор хол ид гэл нөгөө амтан тэгээд нөгөө дүнгэж 2 ойтой ингээл нэг дүнг хүүхдэл болсон байна юу жил заа гэл идэхгүй штэ. Тэгэл ингээл ганцыг халбагдчихаал хэл ээжигээ уцар ингээл ээж нь болохоор яг уцны хамааралтай өрс. Тэгэл ингээл муухай хэлээл хол ид гэл тэгээд нөгөөдг нь ямар ч тийм нөө яа чи хүүхд яг ингээл өөдөөс ингэж хаар зуужаал за миний хүү энэ хоолыг идчих гээд ингээл али чи нэг халбагж байгаа би нэг халбагдчих гээд ингээд нөө хүүхд чинь ерөөдөө бол тэр ч маа 0-3 насны хүүхд бол ерөөдөө 4 насны хүүхд бол ерөөдөө тоглоомын аргаар их дуртай байдаг. За онгоц нислээ, пууж нислээ гээл иддэг. За эсвэл чи нэг халбагчих би нэг халбагчих. Өөдөр ч юм уу пороор хараад штэ миний хүнийг халбагдчих гэл ингээл тэгхгүй нөгөө харилцан юу байхгүй болохоор яаж л тэр эзэн хоол чинь зөв шингэхгүй л гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол тийм юм бол зүүндээ гарч ирдэг. Тэр хамгийн ойрхон гэх юм бол харин тэр л нөөс хүүхдээ хооллохгүй ингээл уцаа үзээл. Тэгээ бид эдийг ингээл манай сүүлчнэр хүртэл орол хүүхдээ эмчилгээнд оруулаа гэхээр за одоохон гэл ингээл уцаа үзээл. Одоо ганцхан юм байхгүй дэлгэцийн хамаарал гэдэг чинь зөвхөн нэг хүүхдэд үүслээд байгаа юм биш. Эцэг эхчүүдэд. Одоо бид нэр хүүхдүүдэд үлгэр дуурайлуулж яахгүй бол яаж л хоолны ард уцаа үзэхийг болчих юм бол хүүхдүүд хоолны ард уц үздэг юм байна гэдгийг хар нялхаас ойлгох байхгүй. Тэр чинь амар сөргөнөлөөтэй. Хүүхдээ хоолгүй уцаа үзээл хар тэр хүүхд бид нар тэр хүүхдийг эмчилгээд авчирч чаад идэг. Ээж нь хичээхгүй бол бид нар хэцүү шттэ. Ямар тунтор нороол хэлтэй юм шиг. Тийм асуудлууд бас байна.